Гэр бүлийн үн цэн гэдэг юутаач харьцуулж зүйрлэмгүй гайхамшигтай зүйлийн нэг яахын аргагүй мөн. Тийм ч учраас амьдралын өнгө нэвтрүүлэг өнөөдрийнхөө дугаараар гэр бүл дэх эрхэм нандин зүйлсийн талаар онцлон үзүүлэхээр бэлтгэлээ. Ийхүү өөрчлөлт Монгол Өмнө Говь чуулганы пастор Хосбаяр өөрийн гэр бүл тулгамдсан асуудлаар дамжуулан энэ сайхан сэдвийг та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. За тэгээд энэ өрөө үнэхээр сайхан цаг байна. Миний хувьд манай гэр бүлийн хувьд сүмийнхэн залуу гэр бүлүүдтэйгээ хамт энэ сайхан цагийг өнгөрүүлж байгаа нь үн цэнтэй санагдаж байна. Энэ залуучууд маань хэдэн жилийн өмнө одоогоос 10 жилийн өмнө дунд сургуулийн жоохон хүүхдүүд байсан бол өнөөдөр гэр бүл болоод эхнэр нөхөр аав ээж гэдэг байр суурин дээр ирчихсэн байж байгаа. Тэгээд бидний гэр бүлээс болж энэ дэлгээг дээр сайн мэдээ сонсноос болж энэ хүүхдүүд маань сүмд цуглаад бие биентэйгээ танилцаа, бие биентэйгээ нөхөрлөж явж байхдаа бие биентэйгээ таалж хайртай болж тэгээ сүмээс маань олон залуучууд гэр бүл болсон байгаа. Тэдний төлөөлөл маань энэ өрөө бид хамтдаа цагаан хэрийн зугаалгыг гээд байж байна. Тэгээд энэ залуу гэр бүлүүдтэй бас зөвлөж тэднийг бас урамшуулж сайхан үн цэнтэй зүйлс ярьж өгмөр санагдлаа. Хүүхэд залуу насныхаа тэр сайхан дурсамжуудыг тэгээ залуу насныхаа тэр их эрч хүчтэй цагийг сүмд зориулж сүмийн үйлчлэлийн төлөө эзний хайрыг тунхаглаж Есүсийн сайн мэдээг тунхаглаж сүмд үйлчилж байсан залуучууд маань олонхан маань байж байгаа. Тэгж явж байхдаа тэд нар бидэнтэй нөхөрлөж тэгээ бид яг энэ хугацаанд тэдэнд бас гэр бүлийн тэр гэгээлэг дурсамжуудыг бас тэдэнд үлдээхээ юмсан гэр бүлийн тэм сайхан аз жаргалтай баяр хөөртэй байдлууд бас бурханлаг байдлуудыг мэдүүлэх юмсан гэж их хичээж ирсэн. Энэ маань бас талаар өнгөрөөгөө олон залуучууд маань бас зөв суурин дээр энэ цаг үеийн залуучуудыг бол маш зөвөр гэр бүлийнхээ суурийг тавьж байгаа харахтаа маш баяртай байгаа. Одоо энэ нийгэмд залуучууд маань нэлээд тийм гэр бүлийн талаар нэлээд үн цэн алдагдсан. Гэрлэгтээ ер нь салж болно гэсэн тэр хандлагаар болохгүй бол салчих штэ гэдэг гэрлээд үзье гэдэг ийм туршилтын маягийн гэрлэлтүүд маш олон болсон. Гэр бүл салалт энэ цаг үед маш их байж байна. Харин бурханлаг Христ итгэлд сүмд явдаг залуучуудын хувьд энэ бодлыг, энэ нийгмийн үзэгдлийг өөрчилж хувьсгал хийж яг бурханлаг гэр бүл ямар байдгийг, бурханлаг залуучууд хэрхэн амьдрэх талаар үзүүлээсэй гэж би та нартай бас урамшуулж байна. Гэр бүл гэдэг эзний урдаас төлөвлөн сонгож хайрлсан тийм л хүмүүс байдаг. Тиймээс ертөнцийн эзний нэгтгсэн гэр бүлийг хинч бүү салгаг. За тэгээ манай гэр бүлийн хувьд одоо маш их одоо энэ цагийн талаас баярлж байна. Тэгээ ерөнхийдөө насаа ганааш маань илгээдээд 10 жил болж байгаа. Тэгээд энэ хугацаанд бид хоёр бас одоо анх итгэж болоо үерхэж эхлээд 9 жил үерхэд одоо 10 жилдээ хөрмөө хийсэн. Тэгээ өнөөдөр бас хасаахан гэр бүлтэйгээ үнэхээр өөрчлөлт өмнө чуулганыхаа олон хосоотой энд ингээд салхинд гараад үнэхээр говийн сайхан элсэн цөл дээр байгаа даа бас баяртай байна. Тэгээ өнөөдөр гэр бүл гэдэг сэдв бол одоо хамгийн одоо чухал сэдв. Тэгээд өнөөдөр хасаах маань биднэрт ирээд гэр бүл яаж амьдрах вэ? Өөртөө бас үлгэр жишээ үзүүлээд өнөөдөр яаж аав болох вэ? Яаж ээж байх вэ? Яаж нэгнийг хайрлах вэ? Яаж энэ нийгэмд ялгаж амьдрах вэ гэдгийг бол одоо олон гайхамшигт үн цэнээр биднэрт бас зааж харуулсан байгаа. Тэгээ миний бодлоор бол ерөнхийдөө гэр бүл гэдэг бол хамгийн үн цэнтэй. Ямар агуулсах орон гэдэг бол дандаа гэр бүлээс одоо бүрэлдэж байдаг. Гэр бүл хүчтэй тогтвортой байх юм бол улсын орон төл төр нөлөөлөх одоо том хүчтэй гэж миний хувьд ойлгодог. Миний бас нэг ойлгодог сэдв болохоор нэг охиныг хайрлж өгч тэр охиныг одоо жинхэнэ хайрлж чадсанараа тэр гэр бүл тэр одоо залуу болж их эрхэн гэж миний хувьд боддог. Тэгээ миний хувьд одоо их нэртэйгээ үерхэд 9 жил болоод түрүү жил 10 дахь жилдээ хормоо хийсэн байгаа. Тэгээд энийгээрээ би яг юу хэлэх гээд байгаа гэхээр би бас усаах ганаач гэр бүлээ суралцсан жишээгээрээ үнэхээр одоо
үеийн олон залуучууд олон охин сольж үерхэх биш. Үнэхээр тэр өгөгдсөн тэр анхны хайрыг бас үнэхээр алдахгүйгээр хайрлж чадах юм бол энэ бол одоо бүх бат гэр бүлүүд юм байна гэдэг бас маш их ойлгож байгаа. Тэгээ миний хувьд бол бас яриад байвал зөндөө олон сайхан жишээ байна. Тэгэхэд эхнэр бас маань нэг жишээ ярих баха. За тэгээд хосаа ах ганаагч хоёрын гэр бүлийн талаар яриад байвал дуусшгүй олон төөхөд байгаа тий. Тэгээд яг миний хувьд тэгэхээр зэрэг яг хосаахан маань тэр хоёрын маань хамгийн нэг тод дурсамж байдаг. Одоогоос 9 жилийн өмнө анх тэр хоёр маань өмнө говьт илгээгдэж ирээд шинэхэн гэр бүл анхныхаа хүүхдтэйгээ манай сүм чуулганыг толгоолоод явж исэн. За тэр үед болохоор зэрэг яг христийн амьдрал гэдэг бол хамгийн ариун амьдрал тий. Тэгээд залуучууд тэр үед нэг нэгэндээ дурлан, хайрлан, тий шохорхон энэ зүйлээ болохоор зэрэг ахлагч пасторуудаасаа зөвшөөрөл авч иж үерхэх тийм зөвшөөрөл авдаг байлаа шүү дээ. Тэгээд анх бит хоёр нэг нэгэндээ сайн болцсон тий. Одоо үерхэх зөвшөөрлийг пастраасаа авах хэрэгтэй болсон. Тэгээд бид хоёр хамтдаа пастор дээр очиж исэн тэр цаг үе одоо надад амар тод санагдаж байна л да. Тэгээд ганаагч маань хүүхдэд тэрвэрсэн, хосаах маань амар хөрхи инээгээл тий. За залуучууд гэл инээгээл угтчихсэн миний нүдэнд амар тод харагддаг. Тэгээд тэрнээс хойш бит хоёр одоо нийтдээ бараг 9 жил хамтдаа үерхсэн. Энэ хугацаанд хосаахаасаа ганаагчээсээ олон үлгэр дурхайлыг бид хоёр авч ирсэн. Яг л бит хоёрын аав ээж шиг те ах их чиг хэцүү үед дэмжиж тусалдаг, хэцүү үед бит хоёрт хайнуулдаг те урмын үгийг хайрладаг. Ийм сайхан хоёр ах ихчтэй те бит хоёроос баярлж авдаг. Бит хоёрын өнөөдрийн энэ олон жил үерхэд те үнэхээр сайхан бусдад үлгэр дуурайл болохоор хурим хийж чадсан мэдээж энэ хоёр ах эгчтэй маань салшгүй холбоотой гэж би боддөг юм аа. Тэгээд хоёр ах эгч хоёртаа маш их хайртай шүү. Тэдний гэр бүлд нь хамгийн сайхан аз жаргалыг хүсье. Тэгээд өнөөдөр та бүхэнтэй хамт энэ цагийг өнгөрөөхдөө бид өөрсдийн амьдралын гэр бүлийн түүх амьдралынхаа уур амьсгал өнгийн талаар хуваалцаж зарим нэгэн хүмүүст маань бидний өнгөрөөсөн амьдралын маань түүх жишээ маань хэрэг болоосоо тусламж болоосоо гэдэг үднээс амьдралаа хаваалцахдаа маш их баяртай байна. Бид хамтдаа гэрлээд аль хэдийн 10 жилиг өнгөрөөсөн байна. Амьдралынхаа туршид 30, 40, 50 жил хамт амьдарсан байгаа хүмүүсийг бодох юм бол харьцангуй багтаа. Харин хэдийгээр бид нар 10 жил амьдарсан байгаа ч гэсэн энэ 10 жилийн дотор бид нар бас чамгүй амьдралын туршлага хуримтлуулсан байна. Хүмүүст хэлэх юмтай болсон байна. Залуучуудад гэр бүлүүдэд зөвлөгөө өгөх маш олон амьдралын туршлагууд бас бидэнд байгаа. Биднийг ярьж хуваалцаж байх үед та бүхэн өндөөс бас олон зүйлсүүдийг хүлээж аваасаа гэж хүсэж байна. Тийм бид 10 жил амьдрахдаа алдаа оноотой олон зүйл байсан. Харин бид нар бие бинийгээ нөхөж амьдардаг гэдгийг олон хүмүүс хараасай, олон хүмүүс үзээсэй гэж би үнэхээр хүсэж байна. Бидний амьдралын он жилүүдэд үнэхээр олон зүйлүүд хэцүү байсан ч гэсэн бид туулж өнгөрөөсөө гэж би итгэж байгаа. Тийм тэгээд бид тэр өөрсдийн гол зүйлүүд рүү орохоос өмнө анх танилцсан түүхээсээ эхлүүл асах сонирхолтой байх болоо гэж бодож байна. Тэгээ одоогоос 13 жилийн өмнө анх би Есүс Христэд итгээд амьдралын үнэн, амьдралын утга учир авралыг олцоход тэгээ явж байхдаа миний дотор нэгэн дуудлага, нэгэн зүрх сэтгэл орж ирсэн байгаа. Би хөдөөгийн залуучууд руугаа явж би тэдэнд очиж энэ олж авсан сайн мэдээгээ баяр хөөрө хуваалцах юмсан гэж. Тэгээд миний хамгийн түрүүнд сонгосон газар нутаг маань болохоор зэрэг Архангай аймгийн Хангай сум байсан. Тэгээд Хангай сум маань яг төв зам биш, нэлээд тийм зайдуу, жижигхэн буудхан газар байдаг сумын төв байгаа. Тэгээд тэнд анхаа их нэртэйгээ танилцчихлаа. Тэнд илгээгдэж очиод их нэртэйгээ хамтаа жижигхэн талах нарийн бовны цех ажиллуулад бид тэр хамтдаа тэнд ажиллаад зарим нэг хүнснийхээ талах бооносоо ядуучуудад тусламж тэмдэглэг үзүүлээд танихээ орлогоор бас хоолоо олж идээд иймэрхүү маягаар анх ингэж танилцаж хамтдаа ажиллаж байсан. Яг энэ үедээ хамт ажиллаж байхдаа
бид хоёр зүрх сэтгэлээ хуваалцсан ярьдаг байлаа. Өнгөрөөсөн амьдралын түүхүүдэд ярьдаг байлаа. Тэгээ энэ зүйл маань бие биенийг улам илүү ойлгох, улам илүү бие биенийг мэдрэх, бие биенээ дасах ийм боломжуудыг бас олгож өгч ирсэн байгаа. Тэгээд хамтдаа бас талах нарийн боо хийж ажиллахаас гадна тэнд хүмүүс сайн мэдээ яриад хамтдаа гэрэн групп цуглаан хийгээд хүмүүсийг библийн үгээр урамшуулдаг энэ сайхан цагуудаас бидний өмнө байж ирсэн. Тэгээд анх танилцсан цагаас эхлэн бид нар ерөөсөө л яг энэ дуудлагын төлөө, энэ зорилгын төлөө зүрх сэтгэл маань нэгдэжсэн байгаа. Тэгээд түүнээс хойш 3 жилийн дараа 2003 онд хоёулаа гэрлэхээр шийдэж би ер нь ганц эмэгтэй санал тавьжсэн байгаа. Тэгээд 3 жил гэдэг маань хамт 3 жил үерхсэн гэсэн үг. Энэ үерхэж байх хугацаанд зан аашаа ололцох хин юм бэ гэдэг. Тэгээ миний хувьд бол бас нэлээд тийм амьдралынхаа ханыг сонгож байгаа учраас бурхны өмнө ирээд нэлээд тийм залбирч яснаа би сандгий. Эзэн минь би яг одоо амьдралынхаа төлөө би гэрлэлтийн төлөө би насан туршдаа хамт амьдрах хүнээ сонгох гэж байна. Эзэн минь ганц юм яг миний эхнэр мөн үү та миний зүрхсдэг дотор ярьж өгөөч. Би зөвхөн өөрөө сэтгэл хөдлөл зөвхөн хайр дурлалтай суурилдахыг бас хүсээгүй. Харин яг бурхны үгийг их уншдаг, бурхны үгэн дээр суурилдагдана гэж ярьдаг байсан учраас бурхны үгийг их уншдаг байсан учраас бурхны өмнө залбираад уулын оройдоо зогсож байгаа. Яг тэр үед би эзнээс нэгэн дуу хоолой сонсчихсон. Тийм ээ, энэ талаар гэрлэхээр шийдэх хэрэгтэй байна гэдэг тэр мэдрэмжийг хүлээж аваад маш тийм баяр хөөртэйгээр их нэртэй очиод надтай гэрлээч гэж санамсаргүй байдлаар чим гинтэн байдлаар их нэртэй хэлжсэнээ санаж байна. Тэр үе маань их сайхан дурсамж байна. Хүмүүн төрлөختөнд аз жаргал, амар тайвны төлөөх хязгааргүй их хүсэл эрмэлзлэл дүүрэн байдагч бодит амьдрал дээр эдгээр нь тэр бүр амар олддгүй. Тиймдээ амьдрал өөрөө өнгөөр сүлэлдэн байдаг. Амьдралын өнгө нэвтрүүлэг хүмүүний амьдралын аль нэгэн мөчтөх, саад, зовлон бэрхшээлийн дундаас аз жаргалтай сайн сайхан болсон тэрхүү амьдралын түүхүүдийг харуулдаг билээ. Амьдралын өнгө нэвтрүүлэг цоо шин дугаарууд, цоо шин амьдралыг та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Би бол Мөнхийн хатганы шүүтрхэн байна. Харин би бол Мөнхийн хатганы нисдэг хүн байна. Харанхуйч гэртээрээ. Найзуудаа мөрөөдөлтөө нисцгээе. Хүүхдүүдээ Мөнхийн хатганы нэвтрүүлэг та нартай шинэ дугааруудаа хүргэж байна. Нэвтрүүлгээ даваагаас баасан гарагийн 17 цаг 30 минутаас харин давталтыг 17 цагаас хүлээн авч үзээрэй. Мөрөөдөлтөө нисцгээе найзуудаа би нисэх дуртай. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэгээ хамгийн анх эхлээд танилцаад энэ бас миний залуу мөн үү гэж би бас их бодож бас залбирж тэгээ бас хүүхдийн байгууллагт ажиллаж исэн. Яг энэ хүүхдийн байгууллагаар дамжуулан бас олон хүүхдүүдийн зүрх сэтгэлийг бас өөрчилж исэн. Тэгээд үнэхээр яг миний нөхөр мөн гэдгийг би итгэж бас залбирж бас ингэж танилцсан бид хоёр. Тэгээд эхнэрийнх өнгөрөөсөн хөөхт насноос аваад амьдралыг ингээд сонсоод байж захта зүрхэн мань гэдэг хүчтэй цохилдог байлаа. Тэгээд яг ингээд хүчтэй цохилж байхдаа би зүрх сэтгэл дотроо нэгэн актер том шийдвэр гаргаж ирсэн нь надаас өөр хүн эхнэрийг маань хайрлаж чадахгүй юм шиг. Би л яг одоо яг зүрхийг нь сонсож байгаагаараа амьдралынхаа үг нь мэдж байгаагаараа эхнэр маань 2 нас хүрээгүй байхдаа ээжээсээ өнчирсэн аавтайгаа ах нартайгаа өссөн ийм эмэгтэй байсан. Тэгээд яг үнэхээр эхнэрийгээ сонсоод эхнэртэйгээ хамт
анх танилцсан цаг үе өнгөрүүлж явахдаа зүрхэн дотроо би л одоо ганчмыгээ хайрлахгүй юм бол өөр хүн хайрлаж чадахгүй юм шиг тийм зүрх сэтгэлийг өөртөө их тээжсэн байгаа. Тэгээ бурхны өмнө ирээд энэ нь бурхнаар олон илүү баталгаажаад тэгээ баяр хөөртэйгээр гэрлэхээр шийдчихсэн байгаа. Тэгээд 10 жилийн турш удаа хэдийн амьдраад хоёр сайхан хүүхэдтэй болоод тэгээд амьдрал маань ингээд хэд өрнөл үе дээр ингээд явж байна. Бид нар цаашид амьдралын тэр хагцал өхөл зөвхөн битээ энэ тохиолдолоос салахгүйгээр шийдсэн. Энэ л зүйлийн төлөө бид тэр анх хурмаа хийж эзэн бурхны өмнө болон олон гэрч нарын өмнө аав ээж ах дүүсийнхээ өмнө амлалт өгжөөж гэрээний тэмдэг болгож биеиндээ бөгж зүгээд ганц эмэгтэй би хэлжсэн нулимстай. Одоо ч гэсэн яг үйлцэх гэдэг юм л да. Тэр сайхан дурсамжаа санагдаад би чамайг насан туршдаа хайрлах болно. Амьдралын бүх хүнд хэцүү зовлон туулж ясан ч амжилттай баяр хөөртэй цаг мөчүүд ирж исэн ч бид салахгүйгээр үрд амьдрах болно гэд амлаж исэн. Тэгээ би 10 жил энэ бүгжийг ерөөсөө гарнаасаа салгаагүй. Энэ бүгжийг харах болгондоо би гэрээгээ сандаг, амлалтаа сандаг. Би түүний өмнө хэлсэн өчгөө сандаг байгаа. Нөхрөө ороод ирэхэд нь баяр хөөртэй байх юмсан гэж үргэлж хүсэж мөрөөддөг нэгэн эмэгтэй би байна. Тэгээд үнэхээр эр нөхөр үнэхээр ороод ирэхэд гэрэн заваан эсвэл бохоор эсвэл үнэхээр хэцүү байх юм бол орж ирээд тэр тайвширлыг авч чадахгүй, орж ирээд амьдрал нь үнэхээр ямар хэцүү юм бэ гэдгийг бити олж хараасаа гэсэн үднээсээ би аль болохоор цэвэрхэн, аль болохоор амар тайван орчин бүрдүүлэх юмсан гэж би хүсэж мөрөөдөж явдаг нэг эмэгтэй байна. Тэгээд бид нар маш гоё зөв суурин дээр амьдралын маш сайн суурин дээр итгэл үнэмшил дээр нэгдэж гэр бүлээ босгон байгуулсан маань бид маш том давуу тал байсан. Хоёулаа эзэн Есүс Христийг эрен хайдаг, Христэд итгэдэг, түүний төлөө үйлчилдэг, түүний сайн мэдээг бусад түгээхээр санаа нэгдсэн шулуутсан байсан маань гэр бүлийн маань маш том гоё сайн суур байж чадсан гэж итгэдэг. Би бурхны үгээс шимтэн сурахтаа тэндээс гэр бүлийн төгс загвар үлгэр дуурайлыг би олж уншдаг. Тэндээс би гэр бүлээ захирах, эхнэрээ хайрлах, үр хүүхдүүдээ хүмүүжүүлэх талаар маш сайхан тийм боломжуудыг, зааварчилгаануудыг хүлээж авдаг, заавар зөвлгөөнүүдийг хүлээж авдаг. Христийн сүм чуулгануудад хамрагдаж, сүмд явж байгаагаар эдгээр энэ 10 жилийн дотор бидний гэр бүл аз жаргалтай эсвэл тулгамдсан асуудлуудыг, нөхцөл байдлуудыг даван туулахад нэлээд хэрэг болж исэн гэдгийг би үнэхээр олж харж байгаа. Энэ нь үнэхээр бидний маш том давуу тал байлаа. Анх залуухан нөхөр болчихсон, энд ирчихсэн үйлчлэлийн гал халуун зүрх сэтгэлээ амьдарч явахдаа одоо ингээ эргээс санахад яг тухайн үедээ бас болж исэн процессуудыг ингээ бодохоор зэрэг би эхнэрээ нэлийн үнгүүд хэлжсэн би мэддгийг. Эхнэр маань ирээд тэгээд удаагүй түрүүд анхны хүү маань төрсөн байгаа. Тэгээ эхнэр маань хүүхдээ болоод гэртээ үлдээд хүүхдээ асрах, хөхүүлэх, хүүхдээ халамжлах гээд гэртээ үлддэг. Би болохоор зэрэг маш том ажил үйлчлэлтэй сүм байгуулах гээд маш олон хүмүүстэй нөхөрлөл сургаал, семинар зохион байгуулаад энэ төрөөр их явдаг. Тэгээ ингэж явж байхдаа би анхны одоо эхнэр нөхөр хоёрд байх ёстой тэр харилцааны сууруудыг ингээд алдаж байсан ингээд мэддгийн. Тэгээд явж байгаад ирэхэд эхнэр маань заримдаа нэлээд урмгүй ганцаардсан байж байдаг. Тэгээд би нэлээд явж хүмүүстэй ажиллаж байгаа тэндээсээ заримдаа стресссэн, ядарсан, бухимдсан заримдаа ирдэг. Тэгээд эхнэр маань нэрээ за юу болов гэж асуудаг. Ямар байсан? За сонир сайхан юу болсон? Юу болсон да яриараа гэдэг. Тэгээ би цөөн хэдхэн үгээр нэг товчхон хариулчаал тэгэл амархаар хэвддэг ч юм уу, эсвэл телевиз сэртээ суусдаг ч юм уу. Тэгээ иймэрхүү байдлууд маань ингээд эхнэрт маань нэлээд тийм таагүй байдлуудыг бий болгож ирсэн. Нэг би бас мэдчихэдэг. Тэгээ энийг бас бид нар яаж даван туулах талаар маш олон зүйлүүдийг бас ингээд хайж алаа. Заримдаа би хүмүүстэй өөрийнх нь дотор байгаа шийдвэрүүдийг, хүсэл мөрөөдлүүдээ, санаануудаа хүмүүстэй аль хэдийн хуваалцсан байдаг. Уг нь бол би эхнэртэйгээ өөр хэн нэгэнд хуваалцахаас өмнө эхнэртэйгээ ярьж зөвлөж, эхнэртэй хуваалцаж ийж тэгжээж энэ зүйлүүд маань дараагийн хүмүүс рүү дамжих ёстой байсан. Энэ зарчмыг мэдээгүй, ойлгоогүй, ухамсарлаагүй.
Тэгээд эхнэр маань юус мэдээгүй гэртээ хүүхдээ хараад гэрээ цэвэрлээд ингээд байж хахад би тэрүүгээр ажил бүжгнүүд бол баах юм хийгээд тэгэл миний хийж байгаа юмыг эхнэр маань мэддэггүй. Миний бусдад ярьсан юмыг надаас эхнэр маань сонсдоггүй, өөр хүмүүсээ сонсдог. Чи тийм юм хийсэн юм уу? Чи тийм юм хийх гэж байгаа юм уу? Чи тийшээ явах гэж байгаа юм уу? Өөс ийм юм болсон юм уу? Би сонсоогүй чи надад яагаад яриаг юм бэ гэдэг ийм байлууд маань бас заримдаа бидэрт зөрчилдөйг авчирдаг. Би заавал хуваалцах шаардлагагүй гэж боддог. Энэ гэрээтэй байгаад хүүхдээ халамжлаад ингээл байж хаханд л одоо илүү харин миний ажил төрөл энэ зүйлүүдийг би гэр орондоо заавал их нартэйгээ хуваалцах ёстой биш гэж бодож бас бухимддаг байлаа. Иймэрхүү зүйлүүд бас бидэрт их тохиолддог байсан да. Айлын эхнэр байж би одоо түүнтэй хуваалцах болгоныг түүнийг амар тайван орчин дотор байлгахын тулд би бүх зүйлийг хийдэг байсан. Энэ бол миний эхнэрийн үүрэг гэж би боддог. Би бол ер нь үнэхээр захирагдах ёстой. Би ер нь нөхөртөө сайн үйлчлэгч байх ёстой гэж би боддог. Гэвч нэг талаараа миний хотардаг зүйл болохоор би үргэлж гэртээ гэр орондоо хүүхдүүдтэйгээ хамт байгаад ямар ч баяр хөөргийг авахгүй уйтгарсан, гонигилсан ийм зүйлүүд надад олон байдаг байсан. Харин гэр нөхрийг ороод ирэхээр би юм маш их олон зүйлийг би асуудаг. Харин тэр товчхон бөгөө тодорхой хариулчаад буруу хараад телевиз үзэх ч юм уу, эсвэл хоолундаа идчихэл чимээгүй суух ч юм уу. Иймэрхүү тохиолдол маш их олон байдаг. Тэгээд би энийг хэлэхдээ би түүнийг хүүхдүүдийнхээ дэрэгдэж ч юм уу, эсвэл би одоо хин нэгний дэрэгдэж ч юм уу, би үнэхээр загнах ч юм уу, эсвэл зандрах ч юм уу, ийм зүйлүүдийг би хийдгүү. Яагаад тэгэхээр би эр нөхрийгээ хүндлэх хэрэгтэй. Миний эр нөхөр бол миний тэргүүн гэдгийг би амар сайн мэддэг учраас би энэ зүйлүүдийг хүүхдүүдэд байхгүй хойгуур, эсвэл би хүмүүс байхгүй хойгуур, эсвэл орондоо хөвтөж явахтаа ч юм уу тэгж ярьдаг. Тэгээ сайн эр нөхөр бол эзнээс ирдэг. Тийм учраас би сайн эхнэр байхын тулд би бас үнэхээр түүнийг дэмжих ёстой гэдгийг би үнэхээр ойлгосон. Хүмүүн төрлөختөнд аз жаргал, амар тайвны төлөөх хязгааргүй их хүсэл эрмэлзлэл дүүрэн байдагч бодит амьдрал дээр эдгээр нь тэр бүр амар олддгүй. Тиймдээ амьдрал өөрөө өнгөөр сүлэлдэн байдаг. Амьдралын өнгө нэвтрүүлэг хүмүүний амьдралын аль нэгэн мөчтөх, саад, зовлон бэрхшээлийн дундаас аз жаргалтай сайн сайхан болсон тэрхүү амьдралын түүхүүдийг харуулдаг билээ. Амьдралын өнгө нэвтрүүлэг цоо шин дугаарууд, цоо шин амьдралыг та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхнийхээ өнөөдрийн амар амгалан айлтгая. Хөрс далтан дэлхийн хөвөө хязгаар нутаг. Миний нүдийг нээж өгсөн зүйл гэвэл магадгүй миний Христ итгэл. Яг муу ажилтсан байлаа ч гэсэн тэр өгөхстой амлалтаа өгөө. Тэглээгээд хоосрохгүй. Ээж нь хөхөө олцдог үлэрийг яриулаад уйлаад. Би тийм заахгүй за. Би хэрэг гайхстай. Эцэг эхчүүд ингэдэг штэ нэг уураар нэг шийдэх гэдэг идэг штэ тий. Аливаа зөв сэтгэлээр хандах хэрэгтэй тий. Тэр дотор талд бас айдас байна л гэж. Эсвэл цахилгажуулж ин гэхээсээ илүү өөрийнхөө уур омгийг нөгөө бүр тэр хүүхд дээр гаргаж гэрэлт амьд яриа. Би бол Мөнхийн хатганы шөөдрхөн байна. Харин би бол Мөнхийн хатганы нисдэг хүн байна. Харанхуйч гэртээрээ. Найзуудаа мөрөөдөлтөө нисцгээе. Хүүхдүүдээ Мөнхийн хатганы нэвтрүүлэг та нартай шинэ дугааруудаа хүргэж байна. Нэвтрүүлгээ даваагаас Баасан гарагийн 17 цаг 30 минутаас харин давталтыг 17 цагаас хүлээн авч үзээрэй. Мөрөөдөлтөө нисцгээе найзуудаа би нисэх дуртай.
10 хуруу тэгш ихнэр олж чадах вэ? Тийм ихнэр эрдэнэсээс ч үнэтэй. Нөхөр нь түүнд бүрэн итгэх бөгөөд юугаарч үл дутна. Тэр бүхэл амьдралынхаа турш нөхөртөө мууг бус зөвхөн сайныг л үйлддэг. Нөхөр чинь та нарыг гомдоовол уучлж, тэсвэрлэн өнгөрүүлж бай. Та нарын бүх гмийг их эзэн уучлж чадсан бол та бие биеэ уучлах ёстой. Хамгийн гол нь бие биедээ хайртай байх тун. Зөвхөн ийм л хайр та нарыг бат нэгтгэнэ. Өнөөдөр миний амжилттай байгаа нь эсвэл миний сайн яваа нь эсвэл би ямар нэгэн зүйлс дээр илүү хүмүүст нөлөөлж чадсарч байгаа нь арт тал дом нэг нууц байгаа. Би гэртээ амар амгалан. Би гэртээ хараад үнэхээр тэр амар тайвныг мэдтгээ. Тэгээд эхнэр маань миний төлөө ямар том тийм сайхан орчин бүрдүүлж чаддаг вэ. Тэгээд миний хувь би бол их гэрсэг хүн, гэртээ байх дуртай, эхнэртэйгээ хүүхдүүдтэй байх дуртай болж байгаа. Өнөө цаг үед нийгэмд заримдаа найз нөхдөд эсвэл зарим нэг хүмүүсийн гэр бүлийн талаарх ойлголтууд нь гэр бүлийн үнц нь нэлээд алдагдсан байгааг би олж хардаг. Гэртээ харих дургу, очихмөр нөгөө эхнэр маань өглөн, эсвэл нөхөр маань цогтуу байгаа. Эсвэл одоо ямар нэгэн тийм маргалдаан болно, мэтгэлцэн болно. Уг нь бол гэр бүл гэдэг маань, гэр бүлийн орчин гэдэг маань энэ дэлхий дээр хүний хамгийн аюулгүй амар тайван орчин байх ёстой. Тэнд аз жаргал, тэнд баяр хөөр бэлгэж явах ёстой. Тэнд жинхэнэ амьдрал бужигнаж явах ёстой. Тэнд хүн жинхэнэ өөрийнхөө дүр төрхөөр өөрөөрөө байж чаддаг тийм газар байдаг. Эр нөхрийг илргүүдэд гол чухал нэг зүйл маань ерөөсөө л нөхөр байхын учир эхнэрээ хайрлах юм байна. Нөхөр байна гэдэг ерөөсөө л эхнэрээ хайрлах юм байна. Түүнээс бол би мундаг эр хүн байх, мундаг зоригтой хүн байх, хүч чадалтай хүн байх гэдэг нэг номер зүйл биш юм байна. Эр нөхөр байхын утга учир бол эхнэрээ хайрлах юм байна гэж. Яаж эхнэрээ хайрлах вэ? Хайр гэж юу юм бэ? Хайр бол эв нэгдлийн төгс холбоос. Тийм учраас би өөртөө юу хүсдэг вэ? Би өөртөө хаатай орчин хүсдэг. Би өөртөө сайн бохныг хүсдэг. Надад урмын хөлөөсэй гэж хүсдэг. Би өсмөөргүй байна. Би даармааргүй байна. Би дормжуулмааргүй байна. Би уутгартай баймааргүй байна. Би ганцаардмааргүй байна. Би маш олон өөрийнхөө төлөө маш олон хэрэгцээг би хүсдэг. Тэгвэл энэ нь болохоор зэрэг би өөрийгөө хайрлаж байгаа гэсэн үг. Тэгвэл өөрийгөө хайрлах мэт эхнэрээ хайрлах гэж Библиэлд хэлсэн байна. Тэгвэл миний хүсэж байгаа надад хэрэгцээтэй байгаа бүхэн маань бас эхнэрт маань хэрэгтэй байгаа гэдгийг би ойлгож ухамсарлаж. Тэгээд өөрт хэрэгтэй байгаа өөртөө хүсэж байгаа бүх зүйлсүүдээ эхнэртэй гүйцэлдүүлэх юм байна. Энэ бол жинхэнэ хайр юм байна гэдэг би мэдсэн байна. Гэр бүл болоод залуучуудын төлөө сэтгэл зүрхээ зориулж байгаа энэ эрхэм гэр бүлийг ертөнцийн эзэн эвээх болтугай.